Сайн байна уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. Технологийн томоохон компаниудын ярилцлаганд тэнцэх 150 өдрийн чаленжийн дараач өдөр эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого юу вэ гэвэл validate binary search tree гэдэг нэртэй бодлого байна. За тэгэхээр энэ бодлого нь юу юм бэ гэхээр хэдүүлэнд нь ямар нэгэн root үг, за ямар нэгэн binary tree өгөх нь байна. За тэрний хэдүүлээ яг binary tree мөн үү тэр шаардлагыг хангаж гин үгүй юу гэдгийг нь хэдүүлээ шалгах юм байна. За тэгэхээр яг binary tree гэдэг нь binary search tree гэдэг нь өөрөө юу юм бэ гэхээр зүүн талынх нь нode нь одоо жишээ нь энд нэг нode байна те, нэг утгатай нode байна. За тэгвэл энэ нode нь эндээсээ бага байх хэвээр, энэ их байх хэвээр. Харин нөгөө талд нь баруун талынх нь нode нь энд байгаа энэ нодөөсөө их байх хэвээр. За энэ шаардлагыг хангаж байгаа бол ерөнхийдөө энэ бол binary search tree мөн байна гэж хэдүүлээ үзэх нь байна, тийм ээ. За тэгвэл хэдүүлээ нэг жишээн дээр хэдүүлээ хараад үзье. За энэ бол маш энгийн жишээ нь 2 гэдэг жишээ те. За энэ binary tree яг binary search tree мөн байна уу үгүй юу гэдгийг энэ хэдүүлээ шалгах нь 2 гэдэг утгатай зүүн тишээ нь явж зүүн талынх нь бага байх хэвээр, бага байж чадчих. Энэ бол мөн байна. Зүүн талд нь бол мөн. Баруун талынх нь их байх хэвээр. Тэгвэл 2-оос 3 бол их, тийм учраас энэ бол зөв байна. Тийм учраас true гэдэг утгыг буцаасан байна. За ерөнхийдөө бол хэдүүлээ энэ бодлогыг бол ингээд харахад бол бас тийм амаргүй санагдчих магадгүй. За угаасаа энэ бол lead code medium түвшний бодлого. За яг бол миний бодлоор бол яг medium дээр таасан түвшний бодлого гэж боддог. За тэгэхээр хэдүүлсэнд нь юу байх хэрэгтэй вэ гэхээр хэдүүлээ зүүн болон баруун талынх нь утгууд нь хэдүүлсэнд нь байвал илүү энийг амархан бодож болно. Одоо жишээ нь 2 гэдэг юу байна тийм ээ? 2 гэдэг утга байна. За тэгмүүд 2 гэдэг утган дээр хэдүүлээ юу яаж дуудахгүй, одоо 2-оос ихэлж дуудагдсан шүү дээ. Одоо бидний функц бол тийм ээ. За тэгээд хэдүүлээ depth first search буюу DFS-ийг ашиглах нь. За DFS-ийг ашиглаад хэдүүлээ мэдээж зүүн талд суугаа юу яаж шалгана, мөн баруун талд суугаа шалгана. За энэ шаардлагыг хангахгүй байвал хэдүүлээ should return false чинь тийм ээ хэдүүлээ. Хэдүүлээ should return false чинь нөгөө нэг хэдүүлээ энэ шалгалтаа хийгээд энэ шаардлагыг хангаж чадахгүй return false. За хэрвээ хангаж ивэл хэдүүлээ зүүн тал руугаа яваа шалгах чинь. За зүүн тал руугаа явж шалгахдаа хэдүүлээ зүүн талынхаа утгыг авч явна. Баруун талынхаа утгыг авахгүй тийм ээ. Зүүн талынхаа утгыг авч явна. За тэгээд тэгж байгаа шалтгаан нь юу вэ гэвэл угаасаа энэ хэрвээ доороо ямар нэгэн нөттэй байсан бол хэдүүлээ баруун талынхаа утгыг авч явах юм биш үү? Энэ дээр зүүн талынхаа утгыг авч явна. За тэгмүүд хэрвээ ямар нэгэн утга байсан бол хэдүүлээ яах вэ гэхээр энэ доор нь ямар нэгэн утга байсан бол тэр утгууд энд байгаа утгууд мөн эндээсээ их байх ёстой шүү дээ, тийм ээ? Мөн энд байгаа утгууд, энэ доор байгаа утгууд энэ дээр байгаа энэ утгаасаа юу байх ёстой? Их байх ёстой. За мөн ижлэр энэ дээр байгаа утга нь энэ дээр байгаа утгаасаа их, энэ дээр байгаа утгаасаа бага байх ёстой. За тэгэхээр ерөнхийдөө энэ юу яхахын тулд хэдүүлээ 2 юу ашиглах нь байна? Зүгээр хувьсагч ашиглаж байгаа long төрлийн за left гэжтэй left болон long төрлийн right гэдэг нэг хувьсагчуд ашиглах нэ. За ерөнхийдөө бол иймэрхүү юугаар бодно. За ерөн иймэрхүү tree-ийн бодлогоодыг бол коучцод үзүүл бол илүү ойлгомжтой болох хаа гэж. Хэдүүлээ коучцод үзье те. Ерөнхийдөө энэ яаж бодогдох вэ гэдгийг коучцод үзье. За хэдүүлс нь мэдээж өөр функшн бол хэрэгтэй. За өөр функшнаар бодвол бол илүү амраа. За тэгэхээр хэдүүлээ тэрийг за valid ч юм уу за хүснээрээ нэрэж болно шүү дээ те. За тэгэхээр root-ийг хэдүүлээ авна. За хэдүүлээ хийсэн 2 утгыг авна те. За энэ 2 утгыг ингэж авлаа. За тэгээд энэ дээр хэдүүлээ юу байгаа дуудчихъя. Root-ээ дуудана. За left дээр хэдүүлээ юу өгөх вэ гэвэл left бол бага байх хэрэгтэй юм чинь хэдүүлээ угаасаа юунд нүзүү болохгүй тул long in. За right дээр хэдүүлээ long max-ийг хэдүүлээ өгч чинь. За тэгэхээр энэ бол хэдүүлээ нийцийн хариуд бол ямар нэгэн нүзүү болохгүй байх нь шүү дээ тий. Ингээд яагаад өгчвөл. Тэгээ хэрвээ root нь хамгийн доод хэсэгтээ очичвол хэдүүлээ зүгээр true гэдэг утгыг буцаачихна. Харин за энэ бол ойлгомжтой үйлдэл баха гэж найдаж байна. Угсаа хамгийн доод зэгтээ очих юм айц зүгээр хоосон tree юу тэр бол зүгээр true шүү дээ. Тэр бол valid тийм ээ. За тэгмүүд
өөр нөхцөл нь хэдүүсээ ямар байх ёстой юм бэ гэвэл одоо хэдүүсээ мэдж байгаа зүйл бол юу вэ гэхээр root-ийн хэрвээ value тийм ээ. Root-ийн хэрвээ value нь юунаас бага байв. Left-с left-с их байв гэж чи ингэж бодож ирсэнээс хэдүүсээ зүгээр яг өөрсдийнхөө логикоор л бодъё тийм ээ. За хэрвээ юу нь right-с их байв. Right-с бага байв гэж шүү дээ. Хэдүүсээ бага байв. Тэгээ энэ бол хэдүүсгэн байх ёстой. Ийм байж ч энэ бол одоо binary search tree болж байгаа. Ийм байхгүй болов гэдэг нөхцөлийг нь тавиад энэ дээр false бичиж. За тэгээд хэдүүсээ return хийчин. За юун дээр return хийх вэ гэвэл хэдүүсээ facet-га дахиад зүүн тийш нь явуулна. За зүүн тийш нь явуулахдаа хэдүүсээ left-ийг бол хэвээрээ байлгана те. Яг тэгвэл ийшээ зүүн тийшээ явж байгаа учраас left нь бол хэвээрээ. Тэнгүү right дээр хэдүүсээ root-ийн value өгөөж. За as нөхцөлийг нь хангах хэрэгтэй. Тэгжиж энэ бол valid болно тийм ээ. За right руугаа явж байгаа ч гэсэн нөхцөл бас хангах хэрэгтэй. Тэгээ энэ дээр хэдүүсээ root-ийн value left дээр өгчихнө. За тэгээ right дээр юу вэ? Эндээс харахад бол right руугаа явж байгаа учраас энэ 3 байна. Тийм учраас 3 дээр одоо би хэдүүрийн шалгах хэрэгтэй зүйл нь зүүн талдаа 2-оос илүү юм уу гүмүү гэдгийг хэдүүрийн шалгахад бол болно шүү дээ, тий. За ерөнхийдөө бол ийм утга санаатайгаар бодогдох нэ. За хэдүүрийн шалгаад үзье. Юу болох нь харцгаая. За асуудалгүй болж जैन те ямар ч асуудалгүй болж जैन. За тэгэхээр ерөнхийдөө бол утга санаа бол иймэрхүү байдлаар бодогдох. За эндээс илүү бол сайн solution-ууд байгаа. За гэхдээ энэ бол хамгийн энгийн бөгөөд хамгийн амархан шийдэл нь бол байх нь байна. За тэгээ өнөөдрийн бичлэг таалагдсан бол like, subscribe дарж манай channel-ыг дэмжээрэй. Хэрвээ асуулт байвал комент хэсэгт бичиж асууж болно шүү.